Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Doctor's Talk подкастын анхны дугаар хүрэхэд бэлэн боллоо. 14 хоног тутам та бүхэнд Doctor's Talk подкаст хүрэх бөгөөд энэ подкастаар дамжуулаад нарийн мэрэгжлийн эмчнэр зөвлөгөө мэдээллүүдийг бэлтгэх яг сүүлийн үеийн өвчл түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх мөн анагаах ухаанд гарч байгаа сонирхолтой түүхүүд энэ талаар та бүхэнд подкастаар дамжуулан мэдээлэл бэлтгэхээр анхны дугаараа та бүхэнд хүргэж байна. За ингээд эхний дугаар дээр өөрийгөө танилцуулъя. Намайг Совд Эрдэнэ гэдэг. Би бөөрийн эмч мэрэгжилтэй. Дугаар бүр дээр 1-2 зочинтойгоор та бүхэнд подкаст хүргэж явах бөгөөд өнөөдрийн дугаарт эмч болон нэгэн иргэний төлөөлөл оролцохоор энд хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн өөртөө танилцуулна уу? Сайн байцгаана уу? Нааг Бямсуран гэдэг нүдний эмч мэрэгжилтэй. За намайг Эрдэнэ бол гэдэг хөөлч мэрэгжилтэй. Анхны дугаарын сэдвэр дөнгөж он солигдоод удаагүй байгаа энэ цаг мөчид хүмүүс бүгдээрээ шинэ оныхоо төлөвлөгөөг гаргадаг, ажлын, амралтын, аяллаа, санхүүгийн ингээд төлөвлөгөөнүүдээ гаргадаг энэ цаг үед таны төлөвлөгөөнд эрүүл мэндийн асуудалтай тусгагдсан уу гэдэг сэдвэр ярилцгаар бэлтгэлээ. Яагаад энэ сэдвийг сонгож авсан бэ гэхээр хүмүүс ер нь эрүүл байна уу, эмгэг байна уу гэдгийг ямар нэгэн зөвөр илрээгүй байхдаа мэдэх нь ямар чухал вэ гэдгийг подкастаар дамжуулаад ойлгуулъя гэж зорилоо. Мөн подкаст сонссон иргэн болгон за би ямар ч байсан энэ жилдээ би болон гэр бүлээрээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой байна гэдгээ ойлгоосаа гэж бүр та бүхэн тулган шаардах маягаар энэ подкастаа бэлтгэлээ. За тэгэхээр зочин иргэнээсээ эхнийхээ асуултыг асууя. Та ер нь эрүүл мэндийн асуудал ямар нэгэн зөвөр тулгархад энэ байдлыг ямархуу байдлаар шийддэг вэ? Хин нэг эмч рүү уцаар яриа шийдчихдэг үү? Эсвэл бүр нэлээд толгой байсан үед эмнэлэг рүү явдаг уу? Эсвэл зөвөргөө байхдаа жилд 1-2 удаа ч юм уу эмнэлэгт яг зорж очиод үзүүлчихдэг үү? Ер нь ямархуу байдлаар эрүүл мэндийн асуудлыг шийдэж байна. Яг одоо өөр дээрээ юу? Тийм. За ер нь бол би 3 хүүхэдтэй. За тэгэхээр хүүхдүүдэд хувьдх юм бол яг тодорхой үзүүлдэг эмч бол байдаг. За тэгээд одоо янз бүрийн тий хүтний улиралд одоо ингээл ханаа том уу наанцаа ингээл зөндөө асуудал гарна шүү дээ. Тэгэхээр бол яг тодорхой эмчтэр очиод үзүүлчихдэг л дээ. Яг өөрсөн дээрээ тулах юм бол хэцүү. Одоо шилбэл машины тос солиулах гингүүд гэрэл насангууд солиулдаг шүү дээ. Тий. Эсвэл бол одоо тэдэн километр явах, эсвэл бол намартаа хавартаа ч гэдэм үү. Яг ингээд эрүүл мэндийн хувьдх юм бол харсангуй байгууллагаас бас ингээд жилдээ ингээд тодорхой үзлэгүүд хийждэг байхгүй юу? Хийж бүрэн. Тэгэхээр байгууллагаас хийждэг учраас бас тэрэнд хамрагдаа явждаг. тэрэнд бол та тогтмол хамрагддаг үү? Тэрнээс яг ингээд өөрөө санаачилгаараа ингээд зүгээр вахт нь очиод үзүүлэх нь их бага. Зүгээр шүтэн дээр бол тодорхой цагууд дээр очдог. Одоо ингээд нэг 3 сартаа юм уу хамгийн заатал 6 сараас итэхгүй өдөөгөөс ч гэсэн очиж бас нэг явцаа үзүүлдэг. Тэгээд нэг 30-аас хойш насн дээр бол бас яхан тэр нь бас анхаарах хэрэгтэй байна гэж бодоод байгаа. Тэгээд ер нь бол тийм яг ингээд бүр нэг системтэй бол за одоо ингээ үзүүлчих гэсэн юм гайгүй. Хөвчлэн тэгэл нэг жоохон зөвөрмөр илэрсэн үед л юм л явдаг та. Тэгэхээр яг за таны тухайд ер нь эмнэлэг тандж байгаа хүмүүсийг нэг 2 ангилж үзмээр санагддаг байхгүй гэдэг. Та бол 1-р ангилалд хамрагдахаар хүн байна л да. Ангилал гэсэн үг одоо. Харьцангуйсан ангилал байхгүй. 1-р байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломж танд байна. 2-р өөрөө бас гэж хүүхдүүдэд болон өөрөө шүдний эрүүл мэндэ ингээд яг эмнэлэгт очиод хариуцлагатайгаар хандчихдаг юм байна те. Тэгтэл ихэнх хүмүүс үнэхээр би завгүй яг эмнэлэг ажиллаж явах цагаар би ажилтаа байдаг те. Тийм шалтгаанаар эсвэл одоо санхүүгийн хувьд энд нэлээд их зардал ордог байх. Араараасаа хөрж байгаа энэ санхүүгийн зардалд эрүүл мэндийг багтааж чадахгүй байна гэж ойлгодог. Эсвэл одоо эмнэлэгт очиход нэлээд их цаг зарцуулагдана. Очир дараал ихтэй 2-3 хоногийн ажил зарцуулагдсан ч юм уу тэгж боддог. Надад эсвэл ямар нэгэн зөвөр байхгүй байгаа юм чинь өвтгөөрөл үзүүлэх гэд ингэж боддог хүмүүс байдаг. Гэтэл нөгөө талаасаа нөгөө бүлэг хүмүүс нь ямар байдгүй гэхээр эрүүлэл болж байгаа юм бол ямар нэгэн цаг хугацаа санхүү мөнгийг үл харгалзан гэр бүлэрээ эмнэлэг дээр нэгнийгээ сахиад хэдэн сараар ингээд эмнэлэг дээр байж идэх хүмүүс байдаг. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх боломжтой вэ гэхээр л ерөөсөө урьдчилан сэргийлэх үзлэг. Энэ бол маш чухал. Тэгэхээр зочин эмчээсээ ер нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг гэж юу юм бэ? Ямархуу давтамжтай хийгдвэл болдгийг энэ талаар эмчийн зүгээс зөвлөгөө хэлэхгүй юу? Урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг маань яг сүүлийн үед одоо Монголд бол нэлээд хөгжиж байгаа бас салбарын нэг гэж тооцогдож байгаа. Тухайн үеийнхээ насны онцлог ч юм уу яг өвчлөж байгаа одоо зөвөр өгж байгаа тэрэн дээр нь тулгуурлаад илүү нөгөө нарийн шинжилгээнүүдийг бол хамруулах боломжтой байдаг.
байгууллага өөрөө өрсөн сэргийлэх үзлийг ажилчтай хамруулах нь бол маш чухал. Тийм нэг сүүлийн нэг 3-5 жилдээ хийж чимжилж байгаа. Насаар нь ангилж үзэхэд бол 40-оос доош насныхан хэрвээ танд ямар нэгэн зовир байдаггүй бол 2 жилд нэг удаа шинжилгээ өгж байгаа чи 40-оос дээш насныхан жил бүр шинжилгээ өгж байгаа чи гэсэн ийм зөвлөмжийг эмчнэрийн зүгээс өгдөг. Хэрвээ та одоо лабораторид очлоо би яг ямар шинжилгээг эхний байдлаар өгөх ёстой вэ гэж та эргэлздэг бол одоо танд нэг 8 төрлийн шинжилгээний дарааллыг хэлж үгүй. Хамгийн энгийнээр бодоход шээсний ерөнхий шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, илгэний бөөрийн үйл ажиллагаа, илгэний БЦ вирусын шинжилгээ, эмэгтэйчүүд бол умаа үзүүний хорт авдрыг илрүүлдэг ПАП тестийн шинжилгээ, хэвлийн эхо, рентген, тийм зүрхний цахилгаан мөчлөг тийм энэ шинжилгээнүүдийг ямарч байсан жилээс 2 жилийн хугацаанд нэг удаа хийлэгчгээд хамгийн энгийн байдлаар үндсэн суур хяналт, мөн суур илрүүлэг болох боломжтой. Мөн бас нөгөө 40-оос дээш насны харааны үзэл бас айгуу чухал байдаг шүү дээ. Болгын цайлт хэлж байна. Сахартай холбоотойгоор нөгөө бөөр шээсэн замын эсвэл зүрх судасны хүчлэлтэй холбоотойгоор нүдний үгийн ерөөдөө судасны өөрчлөл байна уу гэдгээ бас нэмэлтээр үзэж болно. Хавдрын одоо бас нөгөө эрсдэлтэй бүлэг гэж үздэг учраас бас хавдрын шинжилгээнүүдийг бас өгчүүлс зүгээр идэх те. Манай зочны тухайд одоо та зовир илрээгүй байвал та одоо ходоодны дуран эсвэл бүдүүн гизний дуран юм уу эсвэл хавдрын маркеруудыг өөрөө очиод зорж очиод өгөх нь хэр чухал гэж одоо тийм бодол байдаг уу эсвэл эмчил хийхгүй бол ер нь санаанд ч орж ирэхэргүй юу? Ер нь бол шүү дээ. Миний бодлоор одоо нөгөө хүн эрүүл мэндийн мэдлэг юм уу мэдээлэлтэй болох тусмаа л одоо ингээ үзүүлчих юмсан бас үүдэлтэй болд юм шиг байна. Сүүлийн жилүүдэд чинь ингээд бидний чинь хүүхдээ хад чинь бол настай хүмүүс л хорд амтар тусдаг юм байна гэсэн ойлголттой байсан бол одоо бол ерөөсөө тэр өвчин бол өстой нэр нас хүүс шашин шүтлэгтэй хамаарахгүй болсон шүү дээ. Би бол ер нь тийм бодол байдаг. Гэтэл яг бодит амьдрал дээр бол тэгэл нөгөө хүн чинь эрүүл ухаараа нөгөө зовлон мэдрэхгүй учраас тэгэл тэгсэгэл заах гэдэг яваад. Тэгэл яг заримдаа нэг ингээл асуудалд бол урсан үед л очиж байгаа юм л да. Ер нь бол цаашдаа бол яг энэ эрүүл мэндийн үйлчилгээ ер нь ягаад энэ хэрэгтэй урьдчилан сэргийлэх нь өөрөө ямар ач холбогдолтой гэдэг талаас нь хүмүүсийг бас нэлээд соёнгийгээрүүлэх энэ төрлийн мэдээлэл өгөх чухал байх гэж би боддог. Яг өөр дээрээ бодохоор би бас яг тийм актер нарын хариуцлагатай одоо ингэж итгэж үзэж ярьж. Тэ жинхэнэ 2 жил тутамдаа би очих хэвээр гэж баг өөртөө яахгүй тий. Тий яг нөгөө шүд мүд гэдэг чинь нөгөө ил байгаа зүйлүүд байхгүй тий. Одоо нөгөө ингээл за юу болж чинь яаж ийж чинь гээл тий. А бүр яг ингээд дотор эргэтэн юу болж байгааг мэдэхгүй. Гэтэл яг ерөнхийдөө хүн чинь нэг тийм биеийн тамир эрчим хүчээсээ бас мэддэн шүү дээ. За одоо нэг үзүүлээд аач тийм нэг тиймэрхүү л байдаг. Бид нар яг нөгөө эмнэлэг дээр байдаг янз бүрийн олон кейсүүд, хүндрэлтэй кейсүүдтэй ингээм хамт байдаг учраас зарим тохиолдолд нэрээ эрт үзүүлсэн бол ийм байхгүй, ийм одоо тавилан хүлээхгүй байсан штэ гэмээр харамсмаар кейс тохиолдлуудын нэлээх байна л да. Дөнгөж нялх хүүхэдтэй 30-31 настай хүүхэд нь хэдхэн сартай одоо ээж ч юм уу гинт одоо хавдар онцлогдоод онцлогдсноос хойш хэдхэн сарын дараа нас барах тохиолдлууд хүртэл ингээл бидний нүдэн дээр ил байдаг. Тэгэхээр өвчин бол хизээч хилж ирдгүү. Урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэснээрээ та тэрийг эрт үед нь оншилж хэрвээ чадах юм бол 100% бүрэн төгс эмчлэгдэх боломжтой байхгүй. Хавдар гэхээр л одоо нас бардаг, хавдар бол үхлээр л төгсдөг гэдэг ойлголт бол одоо үгүй болсон. Эрт онцлогдож чадах юм бол та бүрэн эмчлэгдэж төгс амжилтыг хийлгэх боломжтой. Учираас онцлогоо бол юм чухал юм аа. Гэдгийг хэдлэлийн ойлголоо сонсогчд маань ч гэсэн ойлгосон баг гэж бодож байна. Бас нэг асуулт байна л да. Хоёр эмчтэй бас сууж байгаа юм шиг. Бас подкаст хийж байгаа хүмүүст ойлгомжтой ойлгохоор айдас төрүүлэхгүй зүгээр гэж магадгүй гэж бодоод байна. Хавдар гэдэг амар ер нь би нэг юм жирийн ингээд одоо нэг хүчний хэлгээр өвчтөн орчин цагийн хэлгээр үйлч хэлэгч. Чин хувьд ингээд эмчнээс бас ингээд асуугаасаа гэж бас энгийн одоо мань чиг нөхөд манаас бодчих магадгүй л дээ. Нэг те. Яг үнэ тий. Одоо яг яагаад ингэ тийм бэ гэдэг. Та нарын хувьд бол аль биш мэддэг зүйл, мэрэгжлийн зүйл, бидний хувьд гэх юм бол тань мэдэх хүн төвчний зүйлүүд баггүй. За одоо яг ингээд ийм статистик байдаг ба шилбэл ингээд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг мэдэх нь өвчлөлт хэдэн хувиар бууруулдаг гэсэн статистик байдаг. Манай эмнэлэг дээр олон байгууллагууд вакцины үзлэгтээ хэд мянган ажилчтай хамруулдаг. Тэгэхээр дурангийн тасагт ходоодны дурангаар өөрт нь ямар нэгэн зовиргүй байхад
эрт үедээ онцлогдоод цас туулах эмчилгээнд ороод бүрэн төгс 100% идэрсэн тохиолдлууд маш их байдаг байхгүй. Хэрвээ тэр хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй бол бүр аль хэдийн анхаарчдаа даваад заавал ходоод тайрж иж асуудлыг шийдэх. Магадгүй тайраад ч асуудал шийдэгдэх боломжгүй үедээ орцсон байх. Тийм тавилан хүлээж итл урьдчилан сэргийлэх үзлэгээрээ тэр хүмүүс маань хавдраа бүрэн төгс эмчлэх боломжийг олгож чадчих байгаа байхгүй. Статистик маань яг өөрөө яг салбар бүрт гарч идэг байхгүй. Жил болгон апдейт хийгдээ те. Тухайн жил өвчлөөр ямар эрсдэл байсан байна, шинээр ямар одоо өвчин эмгийг нэмэгдсэн байна гэдэг нь бол салбар бүртээ одоо гардаг. За тэгэхээр вакцины шинжилгээ өгөхөөр сонсогчдод маань одоо шийдчихлээ гэж бодоход хэрхэн өөрийнхөө биеийг бэлтэх вэ гэдэг талаар хэдүүлээ бас яриа те. Жишээ нь та одоо за би маргааш өглөө шинжилгээ өгье гэж шийдвэрлэж байгаа бол өглөө та өлөн шээстийг эмнэлэг дээр очих шаардлагатай, хоол унд идээг өлөн байх шаардлагатай, сүүлийн 3-аас 7 хоног архитаар сэргэлээг байх ёстой. Мөн эмэгтэйчүүдийн шинжилгээнд орох гэж байгаа бол 3 хоног дотор угаалаг болон бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйчүүдийн лаа хэрэглээгүй байх ёстой зөвлөдгөө. Тэг хүмүүс энийг мэддгүй эмнэлэг дээр ингээл жишээ нь би өглөө осоод юм идсэн шүү дээ. Гэхдээ би хотоодод оронд болох гэж байгаа ч юм уу. Өнөөдөр л ганцхан чулаа авцсан. Яг бүрний эмчтэр очиж шинжилгээ өгвөл яах вэ? Шээсээ өгвөл яах вэ гэдэг. Гэтэ би дөнгөж цаа яриадаа шийдчлээ ч юм уу тий. Тэгэхээр энэ та яг уу энэ талаар мэдээлэл авцсан байвал өдөр хожин цаг хожин гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас бие шинжилгээнд очихдаа заавал бие бэлдсэн байх шаардлагатай. За тэгэхээр саяны бидний ярилцаад байгаа урьдчилан сэргийлэх шинжилгээ, багц шинжилгээг хаана өгөх боломжтой вэ гэдэг талаар хэдүүлээ одоо ярилцъя тий. Тэгэхээр мэдээж зөвхөн хувийн эмнэлгүүд гэлтгүү, дүүргийн эмнэлэг, улсын 1 2 3 дугаар эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүд бүгдээрээ эдгээр шинжилгээнүүдийг үн төлбөргүй авах боломжтой. Бидний саяны дурдсан 8 шинжилгээг хувийн эмнэлгүүд яг хүний цаг завыг хэмнэх үүднээс багцлаад нэг л өдрийн дотор өглөө ирээл өдрүүдээс хойш гэж шинжилгээнүүдээ бүгдийг өгсөн байхаар ийм системийг гаргаад авцсан байна. Улаанбаатар сонгодоо эмнэлэгт байна, Сөүл эмнэлэгт байна, Гранд Мед, Интермед гэд хувийн эмнэлгүүд бүгдээрээ вакцины шинжилгээний тасаг гаргаад ерөөсөө нэг өрөөнөөс гараад дараагийн өрөөнүүд рүү дамжаад 2-3 цагийн дотор тухайн жилийнхаа вакц шинжилгээг хийлгэх боломжийг та бүхэнд олгосон байна. Тэгэхээр гэртээ ойрхон болон боломжтой эмнэлгээ сонгож аваад 2020 онд заавал эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаад би эрүүл байгаа юм байна. Эсвэл би энэ дээр анхаарах шаардлагатай байна гэдгийг мэдэж аваасай гэж сонсогчдод зөвлөмөр байна. Подкаст маань бол 2-7 хоногт нэг удаа хэд өдрүүдэд явж байгаа вэ? 4 өдөр болгон шинээр тавигдчихэв. Тийм подкаста та бүхэн M+ аппликейшнийг суулгаад аппликейшн дотор 4 үндсэн зэс байгаа. Ном, сэтгүүл, аудиобук, подкаст гэдгээр подкаст гэсэн сэдвээ эрүүл мэнд гэсэн. Facebook-ээр тавих уу те ер нь одоо шийдэл та нараас асуулт асуухаар хүмүүс биж болно шүү дээ. Одоо ингүүл яг тэгвэл яг тэрийг ямар одоо Facebook хаягаар холбогдох вэ? Тийм манай нөгөө эрүүл амьдралын жигүүр гэх төрийн бас байгууллагын пэйж хуудас байгаа. Гэрэгдэд нөгөө эрүүл мэнд зөвлөгөө, боловсрол олгох зорилготойгоор нэгдээд оны өмнө нэгдсэн байгаа тий. Өдөр тутам тэрэндээ мэдээлүүд хийгээд апдейт хийгээд явдаг. Тэрнээрээс энэ хүү подкастуудаа бас шеэрлээд дараагийн подкастын дугаараар ямар төрлийн эмчраас мэдээлэл асуухыг хүсэж ин тэр юмнуудаа бас санал бодлоо яг чөлөөтэй илэрхийлж болно. Бас YouTube хуудасаар дамжуулж асууж болно. Подкаст тавигддаг бүх сошиал дээр бүгдийг цацнаа гэж. Шеэрлээрээ, subscribe хийгээрэй. 14 хоногийн дараах 4 дахь өдөр бидгээд эмэгтэйчүүдийн эмчийг урахаар бэлтгэсэн. Энэ дугаараар бид нэр жирэмснээ сэргийлэх аргуудын талаар эмэгтэйчүүдтэй, өсвөр насны эмэгтэйчүүдтэй, ээжүүдтэй мэдээлэл бэлтгэхээр ярилцж байна. Энэ бол эмэгтэйчүүдийн мөнхийн сэдвтэй бүх аргууд давуу талтай болон сул талтай. Тэгэхээр энэ талаар яг нарийн мэрэгжлийн эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авах боломжтой. Эрүүл мэнд гэдэг чинь бас айгүй чухал тий. Суур Мөмөний дараагийн дугаараар нь яг нираа эмч авчираад хүүхэд гидсэндээ байхаас өсвөлээ төрөлгийн үе болон яг нирaan асаргаа, нираа үеийн өвчлөлийг хэрхэн шийдэх боломжтой. Тэгвэл амир асуудын ярилцаа гэр бүл төлөвлөлт орно. Алхам алхмаар баг явах юм шүү тий. Тэгэхээр төрсний дарга одоо нөгөө нэг арьсны бие арчилгаа. Тэр ч одоо хатаа явж байгаа. Тий. Ядралтаас хэрхэн сэргийлэх вэ? Тэгээ подкастынхаа доор та бүхэн ямар нарийн мэрэгжлийн эмчээс юм асуумаар байна, ямар сэдвэр мэдээлэл авмаар байна гэдгээ чөлөөтэй бичээрэй. Бид нар айл болох бичсэн комент болгонд чинь хурж подкастаараа та бүхэнд уулзуулах болно. За тэгээ намайг өрсөнд баярлалаа. Биш гайхсаар байгаа л таарлаа. Юу асуухаа мэдэхгүй юу? Гэхдээ яг бас сонирхолтой юм байна те. Бас бидний мэдэх хэрэгтэй зүйл байна.
тэр болгон ярьдаггүй, тэр болгон бас анзаардаггүй ч гэсэн хүний амь насны үнцэнтэй маш том эрүүл мэндийн эд хөрөнгө санхүүгийн хувьд ч гэсэн те хүмүүст бас урьдчилан сэргийлнэ гэдэг чинь бол бүх талаас хаашид бүгдэлтэй юм байна. Тэгээд бас ингээд би ажиглагч иргэнээр орсондоо баяртай байна. Тэр эцэст нь гэдэг штэ. Мөнгөтэй амаар нь аз жаргалтай амаар нь аялмаар нь те гой карьертай нь тэхинд бол ерөөсөө эрүүл бай. Гүцээ. Тусаа гэдэг шиг. За ингээд анхны дугаар та бүхэнд амжилттай хүрч туслаа. 14 оны дараа эргээд уулзцгаая. Баяртай. Бүгдээрээ баяртай.